Тада! Өнөөдөр танд ярьж өгөх кино бол Squid Game. 7 дугаар анги. Шүртэй тоглоомноос хасагдсан хүмүүсийн цогцыг авсан хийж байгааг ажиглаж буй харавцсан. Тэрслэгч 29-ийг VIP хүмүүс ирэхээс өмнө заавал олох тушаал болгож байгаагаар энэ анги эхэлнэ. Тоглоомонд хожиж амьд гарсан хүмүүс өрөөндөө орж ирэхэд хам минь юу тухтай гих чинь амарч байх бөгөөд тохисууг идвцэнгүү чи ирвүү гэхэд тохисуу байж боломгүй юм гэв. Хам минь юу өгсөн хүн сэгсэн юм шиг байна уу? Дээр үед тоглохдоо баримталдаг эртний сайхан дүрм хосгүй үлдсэн хүн буюу сул дорой нэгнээ хаяхгүй байх боломжлолоор би энд байна гин. Яанууд мань хүнийг алхаар биш өрөөнд нь хүргэж өгөхөр чирж явсныг мэдэхгүй мань хүн алуулах гэж байна гэж удаад орилоод байж л дээ. Хам минь юу өөртөө нь баг болохыг хүсээгүй хүмүүс тандан үнэхээр гоё байгаа биз гэд хэлв. 17 хүн үлдсэн байгаагаас харахад тоглогчдоос 3 хос хамтдаа алагдсан байх нэ. Тэр 6 хүн цагтаа ялагч тодроогүй болохоор эсвэл хамтдаа өгөх сонголтыг ч хийсэн байж болох юм. Хар хувцасны утас дугуйн утас авахд цаана нь тоглоом хөгжилтэй байлаа гэж авдаг юм да. Хайр тоглоомыг үздэг үзэгчтэй тэд нар нь хайртай дотны нэгний алдан тоглогчид сэтгэлийн шарах авсан нь хөгжилтэй байсан гэх нь яасан байж боломгүй босромог хэрэгвэ. Сая утас дуурах үеэр хар хувцастан утас авахгүй хэсэг хар зогсоод байсан. Цагдаа маань утсаар залгаж үзэхдээ харилцуурыг нь хар хувцасны харуулж тавьдаг зүгээс өөр тал руу нь хариулаад тавьчихсан байж л дээ. Тэрийг анзаарсан хар хувцастан энэ дотор байгаа биз дээ. Чиний буудсан сум Солонгосын цагдаа нарын хэрэгэлдэг бооны сум байсан. Ганцаараа энд ирж байдаг. Мэдхийг хүссэн зүйл их байсан бололтой. Гарч ирээд надтай ярилц. Чи эндээс миний зөвшөөрлгүйгээр гарах боломжгүй гэдэл цагдааг энэ тэрүүгээр зөндөө хайлаа. Тэгээд ялагч нарын жигсаалт байсан шүүгийг дутуу хаасан байгааг анзаарна. Яг цагдааг маань барихын даваан дээр богино холбоонд дуурайд арлын баруун эргээс цогцос олцсныг хэлэхэд хар хувцастан яарвчлан гарлаа. Тоглогчид хөөрхийс цайлж байна. Тэдэнд ганцхан төмөс ус өгсөн байна. Сибиог гих бах хоёрын сэтгэл зүй шалгаар нэг сануу 69 рүү заагаад тэр хүний хос нь түүний ихнэр байсан. Битгий тэглээ гунгэлгээд гихүүнд хэлв. Хар хувцастан цогцос олсон газар ирэхэд цагдаа байсан байна гэд үнэмлэхийг нь үзүүлв. Үнэмлэхийг нь сайтар хараад цогцос шатаах тушаал өгөөд VIP хүмүүсийг тосгоор явлаа. Эхнэрээ алдсан 69 залуу тоглогчдын талаас илүү хувийн дэмжиж тоглоомыг зогсоож болно. Одоо болцгоё л доо гэхэд хинч дуурсангүй. Та нар мөнгнөөс болоод энд байгаа хамгийн дотны хүний алсан гэхэд сануу эндээс гарвал эхнэр чинь эргэж амлах уу? Хэцүү байвал яах гэж эхнэрээ алсан юм? Эхнэрийнхээ оронд өгөхгүй яасан юм? Одоо гараад хамгийн дорд газар бусдын үхэлд өөрийгөө буруутгаж хогшиг амьдрах юм уу гэд 69-т хэлээд бусад оролцогчдоос ч тэгж амьдрмаар байгааг нь асуухад хинч дуурсангүй. Гих бах өвөөгийн хүсэн сүүлийн ганц шүрийг хараад тас зорв. Нөгөө VIP хүмүүс нь бололтой баг зүвсэн 6 нөхөр нисдэг тэргээр ирснийг ягаанууд игнэд зогсоод л их л сүртэй хөтөж байх нь тэрэ. Хар хувцастан энэ тоглоомын удирдагчид VIP хүмүүсийн ирснийг мэдгэтгэд мань хүн бага тайлж тавь. Энэ үеэр тоглоомын зохион байгуулж буй нөхрийн царайг харахны гэж боттол харуулсангүй шүү. Хар хувцастан VIP хүмүүсийг тосоод хол зам туулж ирлээ. Би эзэнт тусалж энтгийг хариуцж байгаа хүн та бүхэнд үйлчлэг болсон минь нэр төрийн хэрэг гэхэд ирвсний багтай хүн эзэн хаана байгааг асуухад эзэн зайлшгүй нөхцөл байдлаас болж ирэх боломжгүй болсныг хэлв. Бухны баг өмсөх ийм өдөр байхгүй байна гэхээр итгэмээргүй юм гэхэд тэр та бүхнээс уучлалт хүссэн гэхэд буган багтай хүн үлдсэн төлөвлөгөөнд асуудал гарсан эсэхийг тодруулахад үгүй эзний хувийн асуудал гэдгийг хэллээ. Бага тайлж тавиад байсан нь оролцохгүй л гэсэн санаа байсан юм байна л да. Та бүхний урам хуурахгүй гэдэгт итгэлтэй байна гэж хар хувцастай хэлэхэд ирвсний багтай хүн би хатуу хандахыг хүсэхгүй байна. Урам хугалахгүй байсан чинь дээр шүү гэхэд хар хувцастан тэднийг дагуулan явлаа. Цагдаа шүүгийн дотор нуугдсан байгаа нь харагдана. Догсуу хам минь юу хоёр нэг нэгээ занал хийлснүүдээр хараастай. Зарим нэг нь унтахгүй хичээж байхад заримынх нь нойрч хүрэхгүй байх нь тэрэ. VIP хүмүүсийг цаашид өмсөн багаар нь нэрлээд явъя.
VIP хүмүүс дараагийн тоглоом юу болохыг маш их мэдхийг хүсэж байна. Хальт хийлж болохгүй гэхэд хар хувцастан. Урьдчилан мэдвэл сонирхол буурж магадгүй гэхэд энэ удаагийн тэмцээн өмнөх тэмцээнүүдээс илүү сонирхолтой болж байгааг хэлэхэд хар хувцастан талархлаа илэрхийлнэ. Бичлэгээр үзэх нь биечлэн ирж үзхийг огтхонч гүйцэхгүй гэдэл ярилцаж байхад "Ирвэс, үгүй тэгж болохгүй" гэж чангаар орилов. Хүүш яач вэ гэсэн чинь түүний ялна гэж 1 сая $1 тавьсан 69 оролцогч амиа орлох гэж байв. Хар хувцастан дараагийн тоглоом эхлэхээс өмнө дахин бооцоо тавьж болохыг хэлээд тэднийг дараагийн тоглоом эхлэхээс өмнө өрөөндөө амрахыг урихад тэд их найдаж байгаа шүү гэд явцгаалаа. VIP хүмүүст үйлчилж байгаа хүмүүс нь хослол өмссөн хар багтай. Нэг хар багтай залууд цагдаа манд буу тулгаад ээлж солих цаг гээд түүний хүл гар амийг нь боож үлдээгээд хувцсыг нь өмсөд утсан дээрээ бичлэг бичиж хэлхийг нэвтгчүүлээд ханцуундаа игээд аваад гарлаа. Хэд хоног нойр дутуу явсан хүмүүс хөөрхий өөрсдийн мэдлгүй дуу хийсэн байх бөгөөд 69 амиа орлсон байв. Үлдсэн тоглогчдоос тогсуул ганцаараа тоосон шинжгүй бусд нь цочирдож балмагтана. 16 тоглогч үлдлээ. 5 дахь тоглоом эхлэх гэж байгааг зарлалаа. Тоглогчид тоглоом болох газар руу явж байна. VIP хүмүүс тус тусын буудлын дээрээ тоглолцсон. Тоглоомыг үзэхэр хүлээж байна. Бух энэ удаад хэр их ялав гэхэд Ирвэс сонгосон бүгд ялагдсан. Энэ үеэс эхлээд том бооцоо тавина. Өмнөхөөсөө 2 дахин ихийг тавина гэхэд ямар тоглоом гэдгийг ч мэдэхгүй байж үү гэхэд ямар хамаатай юм бэ? Өөрийнхөө сонгосон залууд итгэж байна л гин. Ирвэс хар баг өмссөн цагдааг манд дуудаад хундаг дарс авахта их л чихтэй харна. Дараагийн тоглоом эхлэхийг хэр удаан хүлээх юм бэ гэхэд хар хувцастан тэдэрт дараагийн тоглоомын эсхийцийг харууллаа. Тоглогчид тоглоомын өмнөх өрөөнд орж ирэхэд эхлээд урд манекенд байгаа дугаараас 1-ээс 16 хүртэл нэгийг нь сонгохыг зарлав. Арслан тоглоомын ялагч энд шийдэгдэж магадгүй юм шиг байна гэв. Ирвэс 96-г сонгосон гэдгээ хэллээ. Эд нарын байгаа өрөөний энтрээр дийлдэхгүй бүр хүнээр хүл тавих тавир хийчихсэн ч ах шиг. Тэг эднэрийн баг нь бас их чамаа. Тэгэд энэ тэндгүү хүнээр декор энтер хийчихсэн. Өө бүр амар. Манай цагдаа ханцуундаа хийсэн утсаа цохиулган бичлэг хийж байна. Тоглогчид эхнээсээ сонголтоо хийж эхлэв. Голын тооноостаас эхлэн сонгоход Арслан амтны зүүн совин айдас мэдрэх үед амтад сүргийн голд нугдахыг хүсдэг гэв. Сонголтоо хийгээгүй 8 оролцогчид үлдлээ. Тэдэнд одоо та бүхний өмнө байгаа тоглоомын эхлэх дараалал гэдгийг зарлав. Гийхүүн цаг хугацааны хязгаартай тоглоом байж магадгүй тул эхлээд хөдөлгөлдөө эргээд яг сонгох гэж байснаа. Ямар тоглоомыг мэдэхгүй байж төрүүлж хийвэл аюултай. Сүүлээр байвал нөхцөл байдлыг хараад төлөвлөгөө боловсруулж болно гэд бодож байтал 1.16-2-оос бусад тоо дуусчихв. Хамгийн ихэнд нь үү, хамгийн сүүлд нь үү гэд нэг номерын дугаарыг бариад эргэлзэж зогсож байхад 96 ирээд би үргэлж хүмүүсийн ард нуугдаж бусдын аяыг харж амьдардаг байсан. Нэг ч удаа амьдралдаа эзэн болж байгаагүй. Өнөөдөр ч гэсэн бусдыг харж байгаад сонголтоо илгүй хамгийн сүүлд үлдсэн. Амьдралдаа ганц удаа ч болов хүн шиг баймаар байна гэхэд гийхүн түнд нэгийг өгч өөрөө 16-г авав. Тоглогчид тоглоом болох газар ирлээ. Гишгүрт гүр гатлах тоглоом. Урд байгаа 2 гишгүрийн нэг нь энгийн, нөгөө нь сайжруулсан шилээр хийгдсэн. Сайжруулсан шил нь 2 хүн даах хэмжээнд бат бөх бол энгийн шил нь нэг ч хүн даахгүй хагарна. Тоглогчид аль нь сайжруулсан шил болохыг шийдээд 18 хос гишгүрт гүрийг 16 минутын дотор гаталж эсрэг талд нь гарвал ялна гэдгийг зарлалаа. VIP хүмүүс шилэн ханны цаанаас тоглоомыг дурандан үзэж байна. Ирвэс өөрийн сонгосон оролцогч 96-г тэнэг новш гэж хараагаад виски авчрахыг хэлв. Цагдаа ирээд виски аягалж өгөхөд чамайг байн дуутахаас залхаж байна. Хажууд сууж байгээд хажуудаа сулгав. Тоглоом эхэллээ. Гутлаа тайлаад гүүрэн дээр гарахыг зарлав. Нэг сонголтоо хийхгүй удахад хугацаа аль хэдийн өнгөрч эхэлсэн тул сонголтоо хурдан хийхийг бусад оролцогч шавдуулна. 1 минут гарan эхний сонголтоо хийх гэж эргэлзэж зогссны эцэст амжилттай 2 дахь сонголтоо хийхэд энгийн шил таарч хагарн тэр доош унлаа. Ирвэс өөрийнх нь бооцоо тавьсан 96 хүсэн тул өөр зүйл сонирхож эхэлжээ. Цагдааг маань сайхан нүдтэй юм эмтэр гэдэл илж таалаад л байдаг шүү. Үнэн эвгүй.
2 дахь тоглогч 3 дахь шилэнгүүр дээр ирээд буруу сонголт хийснээр доош унлаа. 3. Дараагийн шилэн тавцанг сонгох гэж байхад бусад оролцогчид цаг алга гэж яаруулж орилоостой. Дараагийн 3 тавцанг амжилттай сонгосон ч 4 дахь дээрээ энгийн шил таарж унлаа. 3 номер маш хурдан тавцанг сонгож үсэрсэн тул 4 түүний алийг нь сонгосон сайн харж амжаагүй тул бурууг сонгож өглөө. Багтаа үзэгчид хүн хүж байхад 5 хүн өглөөгээд л хөхрөлтөө алга ташцгаачж байгаа шиг. 10 минут үлджээ. 6 номер дараагийн тавцан руугаа өсрөхгүйгээр залбирал үлдээд суучихв. Түүнийг сонголтоо хийхийг 7 номер ирж шаардсан барьцалтаж байгаад 7 унахдаа дараагийн игнэний энгийн шил дээр таарж доош унан өглөө. 6 бурханд баярлснаа хэлээ залбирч байхад 8 түүнийг дараагийн игнэн дэх тавцан руу түлхчихв. 7 минут үлджээ. Гих баах эхний тавцангаа аль гэдгийг нь мартчихсан байхад Себёг түүнд хэлж туслав. 8 нилээн дажгүй явж байснаа энгийн шил дээр гიშгээд унаад өгөө. Догсуу эхний хүн нь болотглоо. 4 тавцан л зөв таавал уг нь болох гээд байдаг. Догсуу би үүнээс цааш явахгүй. Ямар байвал өөрсдөө яв гэв. Ирвэс цагдааг маань маск авахыг шаардав. Бид энд царайгаа харуулвал алуулах болно гэхэд Ирвэс бага авахгүй бол би өөрөө чамайг ална гэхэд цагдаа хоёулахнаа байж болох газар руу дагуулж авахыг хэлэхэд бар түүнтэй хамт явлаа. 10 догсууд дугаарынхаа дарааллаар явах дүрмтэй гэлв. Энэ бол тамд дүрм байдаггүй гэхэд 10 түүнийг чи явахгүй бол чамайг түлхэн гэхэд догсоо өө болж байна. Та нар бүгд дайраад иргээд хүч чадлаа эрдэн орсноо. 10-ыг чи төрүүлээд яв. Эсвэл энд хамт үхье гэхэд 10 чи яваачтай гээд орилоход чи өөрөө яв гээд хам минь юу 10-ыг түлхээд унгачхав. 5 минут үлджээ. Ирвэс цагдаагийн багийг аваад багны ард нуухад хайрын царай байна гэд халаадаа тайлснаа. Цагдаад 5 минутын дотор намайг сэтгэл хангалуун болгож чадвал чиний амьдралыг өөрчлөх болно гэхэд цагдаа Ирвэст буу тулгаад багийг нь тайлаад 5 минутын дотор тоглоомын талаар мэдэх бүхнийг хэлхийг шаардсан түүний бичлэгийг хэв. Хам минь юу догсууд чам шиг холчгор тэнхтэй нэг тал болсондоо эцсэндээ үхэх нь гэхэд догсоо чи төрүүлж яваад өөх гэхэд хам минь юу төрүүлж авахыг зөвшөөрөв. Тэгээд догсоогийн байгаа тавцан дээр зогсоод түүнийг тас тэврээд надаас урах юм бол ална гэж хэлсэн мэдтэй гэхэд догсоо бити ингэлдээ би төрүүлээд явъя гэд уйлгийнхад хам минь юу түүнийг аваад доош өсрөн тэд хүцгээв. Ви бүзэгч бух эмэгтэй хүнийг уурлуулсан бол бүх зүйл дуусна гэв. Хар хувцастан Ирвсийг шалгах тушаал өглөө. Энэ зуур 12 буруу сонголт хийж өглөө. 2 минут 40 секунд үлджээ. 13 шилний үйлдвэрт 30 жил ажилласан гэрлийн тусгалаар сайжруулсан шилүү энгийн шилүү гэдгийг ялгах боломжтой гэд 2 тавцан амжилттай давж чадлаа. Ви бүзэгч буг хөгжилтэй биш вэ гэхэд хар хувцастан гэрлийг унтраачхав. Бухад одоо зугаатай болж байгаа бололтой. Ялгааг нь одоо мэдэж чадахгүй боллоо гэд хэл баяртайгаар хэлнэ. Ирвсийг шалгахаар ирсэн ягаан хар хувцастанд түүнийг ухаан алдсныг хэлэхэд халдагчийг яаралтай болохыг тушаалаа. Сайжруулсан шилийг өндөр температурт хийдэг болохоор энгийн шилнээс илүү чанга чимээ гардаг. 13 чимээгээр нь ялгахаар шидэх зүйл асуухад гих хүн өвөөгийн өгсөн сүлийн ганц шүрээ түүнд өгөв. Нэг шилнийхэн чимээг сонссон ч гэсэн нөгөө шилнийхэн чимээг сонсох хэрэгтэй нь дахиад шидэх зүйл байна уу гэхэд 20 секунд үлдсэн байгаа тул сануу 13-ыг түлхээд унгачхав. Сануу сүүлийн тавцанг давж гүүрний цаа талд гарч чадлаа. 9 секунд үлджээ. Себёг гих бах хоёр сүүлийн 2 секундтай уралдан гарч чадлаа. Цаг дуусахад үлдсэн бүх шилийг дэлбэлэхэд шилний илтгэхийнүүд эн тэндгүү бутран үсчихснээс болж тэдний хацрыг болон биеийн бусад хэсгүүдийг зүсчихлээ. Ягаан хар хувцастанд усан доорох агуугаар гарсан бололтой шумбалтын нийт хөрөмж алга болсон байна гэхэд хар хувцастан зав бэлтгийг тушаалаа. Ви бүзэгчэд гайхалтай байлаа. Браво гэж алга нийжигдүүлэн цонхны хөшиг хаагдлаа. Хар хувцастан 5 ягааны хамтаар завтай халтагчийг хайхаар явлаа. Цагдаа маань сэлсээр арлаас зайдуухан очсон харагдана. Ви бүзэгч Ирвсгай тоглоом зохион байгуулагчдын эсрэг ямар гомдол гарах болоо. Цагдаа маань баригдалгүй явж чадах болов. Үлдсэн 3 оролцогч маань хүнд шарахтаагүй байгаасай
Дараагийн тоглоом юу авах болоо? Суугаад дэмжиж subscribe дараарай. Лайк дарж комент үлдээхийг хүсэж байна. Дуустал нь хамт байсанд баярлалаа. Та